Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амар Сана гэдэг. Би та бүгдтэй нойрны талаар үргэлжлүүлийн ярилцаар байлаа. Тэгэхээр би та бүгдээс нэг асуулт асууя. Та унтахаасаа өмнө дэлгэцээс татгалзаж чадаж байна уу? Тийм ээ, энэ асуултын хариултаа сэтгэл хэсгээр үлдээгээрэй. Тэгэхээр би та бүгдэд нэг ишлэл хэлж өгье. Амьдрахад хамгийн хэцүү цаг үе бол нойрсгүйгээр өнгөрүүлэх шөнө юм. Тийм ээ, тэгэхээр бид бүгд нойроо хурдан сайжруулъя гэж бодож байгаа бол хамгийн ихэнд хийх энгийн алхам та унтахаасаа өмнө дэлгэцээс татгалзах явдал. За тэгэхээр бид орчин үеийн энэ нийгэмд хиймэл хөх туяаны эрүү үед амьдарч байгаа. Тэгэхээр хиймэл хөх туяа гэдэг зүйл маань бид бүгдийн кортизол болон мелатонины байгалийн хэмнэлийг гажуудуулдаг гэж үздэг. Тэгэхээр бид бүгд өмнөх бичлэгэн дээр кортизол болон мелатонины байгалийн хэмнэлийн тухай үзсэн байгаа. Тэгэхээр та өмнөх бичлэгийг үзээгүй бол өмнөх бичлэгийг үзээд тэрнийг ойлгоод шийдлүүдээ сураад амьдралтаа хэрэгжүүлээрэй. Тэгээ мөн тэрнийг үзэж дуусгаад буцаад энэ бичлэгэн дээр хүрээд ирээрэй. Тэгвэл би маш их баярлах болно. За тэгэхээр би та бүгдэд нэгэн судалгаа танилцуулъя. За энэ судалгаа нь болохоор орчин үеийн iPad ашиглаж юм уншдаг хүмүүс болон зүгээр энгийн хэвлэмэл ном ашиглаж уншдаг хүмүүсийг хооронд нь харьцуулсан судалгаа байгаа. Энэ судалгаан дээр болохоор iPad ашиглаж юм уншдаг хүмүүс маань тэр хүмүүсийн нойрны чанарыг сайжруулдаг, маш ашиг бүгдэлтэй мелатонин давар багассан буюу бага ялгардаг. Мөн адилхан 8 цаг унтдаг хэрнээ хэвлэмэл ном уншдаг хүмүүстэй харьцуулах юм бол сэрх үедээ бие нь ядарч сүлдсэн байдалтай сэрдэг гэсэн судалгааны дүгнэлт гарсан байна. Тэгэхээр та энийг маш сайн ойлгоорой. Ялгаа байгаа гэсэн үг. За тэгэхээр би хамгийн гол нь энэ дээр юуг ойлгуулж хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр орчин үеийн энэ технологийн дэвшил эдгээрийн бидэнд өгж байгаа ач холбогдол үнц нь маш гайхамшигтай. Тэгэхээр бид энэ бүгдийг аль болох зөв зохистойгоор л хэрэглэе гэж байгаа юм. Гэвч тухайн энэ технологийн дэвшил цахилгаан хэрэгслийг бид бүгд урт хугацаанд тогтмол хэрэглэх нь нөгөө бид бүгдийн биологийн цаг буюу циркадиан хэмнэлийг ер нь бол архаг эвдэрлэл үргэдэг. Тэгээд цаашлаад эрүүл мэндийн ноцтой асуудлууд араасаа үүсэж эхэлдэг гэдгийг л онцолж хэлэх гэсэн юм. За тэгэхээр бид бүгд аль болох энэ хэдэн сая жилийн туршид үргэлжилсэн байгалийн зам ёсны хэмнэлийг энэ орчин цагийн шинэ хэмнэлээр сольсноор бидний биед сөргөөр нөлөөлж мэдээж хямраах нь ойлгомжтой. За цаашлаад одоо тэгвэл бид бүгд яагаад тийм хэцүү байгаа юм? Дэлгэцний хамаарал яагаад ийм хэцүү юм бэ гэдгийг тайлбарлая. За дэлгэцний хамаарал буюу бид бүгд ер нь хүмүүс унтахаасаа өмнө за технологийн хэрэгсэл ашиглахаас өөр юу хийж болдгийг хэдэн жил болон 100 хүрэхгүй жилийн хугацаанд ер нь бол бүр ор тас мартаж орхисон юм шиг санагддаг. Тэгэхээр энэ дээр жишээ нь бид бүгд унтахаасаа өмнө дэлгэцний хамааралтай байхгүйгээр ном унших, хайртай дотны хүмүүстэйгээ халуун дотны яриа өрнүүлэх, эсвэл бол найз нөхдөдтэйгөө ярилцах гэд маш олон зүйлүүд байгаа. Энэ жишээнүүдийг нэгснэ бид бүгд энэ энгийн хийж болох аргуудыг дэлгэцний хамаарлаас болоод мартсан бит. За тэгэхээр бид бүгд ер нь дэлгэцэнд донтсон. За эдгээрт гүнзгий хамааралтай ч болсон. Гэхдээ бид бүгд эндээс үнэхээр уягдсан уу гэхээр нэг маш чухал зүйл байгаа. Яг уягдаад энэ технологийн дэвшилтэй ийм уягдсан хамааралтай байна уу гэвэл арай үгүй өөр гаргалгаа байгаад байгаа. Энэ нь болохоор ямар нэгэн юмыг тасралтгүй ирж хайх зуршилд автсан байна гэж үзэж байгаа юм. Энэ бараг зөв шийдэл нь болж байгаа. Бид ямарваа нэгэн зүйлийг ирж хайх зуршилтай болоод байна. За тэгэхээр энэ зүйлийн учир нь бол бид бүгдийн тархинаас ялгардаг дофамин давартай холбоотой гэж үздэг. За дофамин давар нь болохоор хүнийг аз жаргалтай, сэтгэл ханамжтай болгодог гэж үздэг учраас хүмүүс аль болох тэр мэдрэмжээ авахын тулд нэгсэндээ хоол, амттан, секс, мансууруулах бодис зэрэг зүйлүүдээс аль болохын зүйлүүдээ авахыг хичээж тэрэнд автдаг. За тэгэхээр харин сүүлийн үед эрдэмтэд саяхан допамин бол зөвхөн таашаал өгөх төдий зүйл
биш болохыг тогтоосон. За дофамин бол ирж хайх хүслийг өдөөж идэвхжүүлж байдаг хүний тархины химийн нэгдэл юм гэж үзсэн. Тэгэхээр та энийг маш сайн ойлгоорой. За интернет орчин гэдэг зүйл бол бидний тархины дофаминыг айжмаар туслаар гойжуулах төгс өрх гэж үздэг. За энгийн нэг жишээ аваад үзье. Бид бүгд ямар нэгэн зүйл ажил төрлөө хийж байгаа эсвэл бол орой гэртээ ирээд байж хугацаанд хоолундаа ээж хата унтахынхаа өмнө ч юм уу. За 1 минут утсаа үзээдгий. Мэдээж Facebook, YouTube, Instagram гээд сошиал орчин руугаа орно. Тэгээ нэг мэдгэд л бид бүгд 30 минут 1 цаг болсон байдаг. Тийм ээ, тэр интернетийн хар нүхэнд унсан байдаг. Энийг анзаардаг. За тэгэхээр энэ маань цаашлаад ер нь бол эц төгсгөлгүй их мэдээлэл агуулж байдаг учраас интернет бол тархи допаминыг олцлохоор зохиогдсон төгс бүтээл гэж үздэг. За тэгэхээр энэ маань бас интернет гэдэг зүйл буюу дэлгэсний хамаарал маань өөрөө бид бүгдэд урамшууллын системийг өөрөө өгөх зохицолгоотой байдаг. Та ямарваа нэгэн зүйлийг ирж хайгаад ер нь үзье юм уу шалгая гэж байгаа боловч ер нь л нэг талаараа өмнөх хэлснээр ямар нэгэн зүйлийг тасралтгүй ирж хайх зуршилтай байгаа. Та ирж хайж байгаа зүйлээ оллоо болвол та урамшиж байгаа. Тэрнээсээ үүдээ дахиад энэ үйлчлэлийг давтна. Тэгэхээр энэ маань хайлаа оллоо гэдэг зүйл өрнөдөг гэсэн үг. За тэгэхээр энэ маань ийм учиртай байна. За тэгэхээр бид бүгдэд ороо унтах үед ер нь бол хоёр дааврын сонголт гарч ирдэг. Та энэ хоёр дааврын алийг сонгоно. Цаашдаа таны нойр болон цаашдаа таны амьдралын итвэх, амьдралын амжилт хэрхэн тодорхойлогдох вэ гэдэг нь маш их холбоотой. Тэгэхээр энэ хоёр дааврыг би хэлээд сонголтыг танд үлдээе. Та серотонин дааврыг сонгох уу? Эсвэл допамин дааврыг сонгох уу? Ороо унтах үедээ. Тэгэхээр та энэ хоёр дааврынхаа сонголтыг аль нэгийг хийгээрэй. Тэгээд хийсэн сонголтоо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За тэгэхээр дараагийн бичлэгтэр энэ үргэлжлэлийг оруулъя. Би аль болох урт бичлэг хийхгүй байхаар шийдсэн. Богинохон ойлгомжтойгоор та бүгдэд аль болох өгөөчтэй бичлэг хийх болно. Тэгээд намайг дэмжиж хийх зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Хамгийн гол нь та нар маань энэ бүгдийг хийж хэрэгжүүлээрэй. Амьдралдаа хамгийн гол нь хийгээрэй гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ бүгдээрээ хичээцгээе. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.